Онд магистраар тэтгэлэг авахын тулд юу хамгийн чухал вэ гэдэг талаар ярив. За өмнө би бас богино бичлэг хийж байсан. За нэгдүгээр гэх юм бол таны судалгааны төлөвлөгөө гэдэг зүйл тэтгэлэг авахд маш чухал. Та магистрт 2 жилийн хугацаанд юуны талаар судлах гэж байна? Тухайн судалгаа чинь нийгэмд ямар ашиг тустай вэ гэдэг зүйл нэгдүгээрт хамгийн чухал. За хоёрдугаар гэх юм бол таны Японы хэлний мэдлэг. Та хэр Японы хэлний мэдлэгтэй байна вэ гэдгээс шалтгаалаад зарим тэтгэлгүүдэд бас авах хязгаар нь тогтоогдоод явдаг учраас Японы хэлний чадвараа дээшлүүлэх шаардлагатай. За гуравдугаар гэх юм бол тухайн тэтгэлэгт хамрагдахад материалаа яаж явуулах, яаж бүрдүүлэх вэ гэдэг чинь бас хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Материал тухайн тэтгэлэг бүрт их сургуульд орохдоо бичдэг. Яагаад тухайн сургуульд орох гэж шалтгаантай адилхан тухайн тэтгэлгийг авах гэж байгаа вэ гэдэг өөрийнхөө шалтгаанаа бичдэг. Тэрийг хэрхэн бичих вэ гэдэг чинь мөн бас чухал байдаг. Тиймээс нэгдүгээр гэх юм бол судалгааны төлөвлөгөө, хоёрдугаар гэх юм бол хэлний чадвар, за гуравдугаар гэх юм бол тухайн тэтгэлэгт хамрагдаж байгаа шалтгаан гэх мэтлийн бичиг баримтуудыг яаж даах вэ гэдэг нь чухал байдаг. Тэгэхээр энэ дундаас ер нь бол хамгийн чухал нь юу юм бэ гэхлээр таны судалгааны төлөвлөгөө л хамгийн чухал. Юу судалж байгаа чинь хамгийн чухал. Тийм учраас чанартай сайн судалгааны төлөвлөгөө бичээд магистрт орох юм бол орсныхоо дараа тэтгэлэг авах магадлал чинь ч мөн өснө гэсэн үг. Тэгэхээр манай сургалтыг аваад мэргэжлийн Япон багш нарын удирдлагын дор сайн чанарын судалгааны төлөвлөгөө Shibori Bisho бичээрэй.